сайхан санагддаг. Тийм. Миний яг айгу passion тийм дуртай. Тэгээд би өөрөө урлагийн бас нөгөө гэр бүлд өссөн л да. Манай аав зураач мэнчтийн цогцайхан. Аав бол миний анхны багш. Тэгээд жоохносоо зураг зурж агаад яг дунд сургууль их сургуулаа би Америкийн Danish School of the Arts гэдэг энэ манай Danish дэдэг high school би төгссөн. 7 жил яваад тэгээд төгснөхийн дараа 2008 оноос би их сургуульд орсон. Бостны зургийн их сургуульд явсан. Тэгээд тэнд 4 жил яваад 2012 онд төгсөөд тэгээд буцаад нэртэй хурж ирээд энд ажиллаж эхэлсэндээ үзэсгэлэн гаргаад одоо тэгэхээр ер нь 7 жил ажилласан гэсэн үг үү? Тийм. Тэгээд тэр дундаа бас нэг 2 жил бас хагас нэг магистрээ бас хийж исэн. Тэгээд илүү нөгөө мэргэжлийн боломж гарч ирсэн болохоор би бас тэрийг аваад явсан дээр юм болов уу гэж бодсон л доо. Гэтэ ер нь нэг үед би магистрээ би дуусгая гэж бодож байгаа. Буцаад сургуулигаа ороод тийм. Манай Монголд байгаа оюутнууд ч юм уу залуус маань гадаадаас суралцах маш их сонирхолтой. Тэр тусмаа Америкийн нэгдсэн улсад сурах сонирхол их байдаг. Тэгэхээр би чамаас юу гэж асуумаар байна гэхээр сургуулаа scholarship-ээр одоо суралцсан уу? Эсвэл яг өөрөө төлбөрөө төлөө сурсан уу? Тийм. Энэ талаар нэг жоохон мэдээлэл өгөөч. Энд бас жоохон төөх байгаа. Тэгээд тийм тэрнээс жоохон бас яриад залуучууд гоё эндээс ямар нэгэн тийм үлгэр дуурайл авбал миний бас яг айгуу гоё хуваалтарч тийм сэтгэл хангалуун байх болно. Би өөрөө тэтгэлэмжтэй би их сургуулаа төгссөн. Учир нь бас би өөрөө нөгөө цагаачд гэрүүлээс гарч ирсэн. Манай гэрүүлэнд Америкт 1999 онд ирсэн. Тэгээ тэр үед чинь бас нөгөө бичиг баримтны тэрэгэл айгуу хэцүү байсан. Хууль бус тийм. Тэгээд 2008 онд би high school-аа төгсөөд тэр үед нөгөө ямар ч бичиг баримт байхгүйсэн л да. Тэгээд сая 2013 онд нөгөө Обамагийн DACA гэдэг нөгөө нэг цагаачд те зориулсан нөгөө нэг жоохондоо Америкт орж ирсэн тийм цагаач зориулсан тийм зарлиг бичиг баримтын зарлиг өгсөн. Тэгээд тэрийг би 23 тад авсан. Гэхдээ 23 нас хүртлэе бол ерөнхийдөө л бичиг баримтгүй би байсан. Тэгээд бичиг баримтгүй яг ажилд сурсан. Тэгээд нэг хэсэгтээ бол айгүй л удаан тэгэж явж байгаа л high school-а төгсөөд бас айгүй эвгүй ажилд орсон л доо. Одоо тэтгэлэмж би яаж авах юм, одоо хаашаа ямар сургуульд орох хэвтэй ингээл тэгээд өөрөө би нөө зураг зурдаг байсан болохоор бас энэ тийм нөгөө нэг зургийн сургуулиуд чинь нөгөө нэг private сургууль гэж явдаг, хувийн сургууль илүү ер нь жоохон tuition үн төлбөр нь айгүй өндөр. Тэгтээ тэд нар бол ингээд ерөөсөө оюутнуудын нөгөө бичиг баримтыг харах нь айгүй бага шалгадаггүй байсан байхгүй юу. Тэгээд тэр үедээ зүгээр шууд high school-а төгсчөөл 17 их сургуульд орсон. Тэгээд хамгийн их одоо мөнгө өгж байгаа, тэтгэлэмж өгж байгаа сургууль руу явъя гэж бодсон. Тэгээд Бостонгийн их сургуулиас бүтэн тэтгэлэмж өгөөд тэгээд тийшээгаа явсан. Тэгээ бас зам дундаа ер нь бол миний зураг намайг аварсан гэж би боддог. Зурагтаа би тууштай ер нь жоохносоо л тэгэл зураа явж исэн болохоор high school төгссөн үед бол нэлээд гайгүй тийм портфолиотой хавцтай болцсон байсан. Тэгээд тэрийг нэг сургуульд нь хараад надад итгээд тийм гой боломж харилсан. Scholarship-ээр төгссөн тийм. Одоо Монголоос одоо ирж байгаа тэр процесс бол арай өөр байх л багтаа. Оюутан болж байгаа. Зүгээр ер нь Америкт их сургуульд ингээд оюутан болоод сурахад чамд хамгийн том сорилт юу байсан бэ? Тэрийг чи хэрхэн яаж давж гарсан бэ? Ер нь Монголоос ирж байгаа оюутнууд мэдээж international оюутан гэж олон улсын оюутан гэж орж ирэх байх л та. Одоо TOEFL төгсөөд ерөнхийдөө бол байнгын сайн дүн авч яваад тэгээд өөрийгөө гоё сориод чадах одоо бор зүрхээрээ ингэж ер нь өөрийнхөө зорилго руу явах нь зөв бах. Ямар ч юм бол хол биш штэ. Хүсвэл тэрийг бол хүрч чадна. Гэхдээ миний бол хамгийн одоо үрт ер нь мэдэрдэг хамгийн хэцүү тийм бэрхшээл юу байсан бэ гэхлээр оюутан үеэс одоо хүртэл нэг юм гадны хүн шиг мэдрэх мэдээж энэ бол харин миний өөрийн нутаг биш. Би өөрийн нутагтаа энэ
19 онд миний яг 20 жилийн ой болж байгаа байхгүй би очиж чадаагүй. Одоо хүртэл би очиж чаддаггүй. Ягаад гэвэл миний бичиг баримт нөө DACA гэдэг нөгөө Обамагийн тим бичиг баримт авсан ч гэсэн тэр нь ингээд нөгөө нэг Америкаас гарч болдгоо байхгүй юу. Тийм. Green card шиг биш. Айгу хязгаартай. Тийм болохоор ер нь л нэг юм өөрийн нутаг биш болохоор нэг юм гадны хүн шиг тэр мэдрэмж цагаач одоо тэ цагаач хүн шиг тэгээд өөр бус хүн шиг мэдрэх. Тэгээд тэр мэдрэмж бас айгүй сайн талтай муу талтай гэж би бодож ин л доо. Ягаад гэвэл надад айгүй тийм зориг гэдэг ч юм уу тийм түлхүүлт өгдөг тийм одоо хурц чи одоо илүү сайн байх хэвээр. Тийм илүү сайн байх хэвээр. Ялгарах хэвээр тий. Яг үнэ ялгарах хэвээр гэж яг тэгэж намайг түлхдэг. Тэгтээ бас айгүй ганцаардмал тий одоо миний одоо гэр хаан чин гэдэг юм уу. Тэгээд бас юм байнгын зүр сэтгэл санааны талаас ярихад ийм гадны хүн шиг мэдрэмж авч явах бас айгүй тийм нэг юмдээ ингэж бас тууштай байна гэсэн үг баг зэрэгээр ирнэ. Яг үнэ гадуурх тийм мэдрэмж нэг юм ингэж тууштай авч явах бас тэр мэдрэмжийн эсрэг мэдрэмж болов гэж бодож байна л да. Одоо жишээ нь өөрийнхөө урлаг дотроо би нэг айгүй илэрхийлдэг. Дандаа одоо миний зурдаг нэг тийм царайгүй эмэгтэй зурдаг байхгүй. Тэгээд тэр эмэгтэй болвол яг юм хоёр дэлхийн хүн байхгүй дунд нь байдаг. Заагийн дээр байдаг. Заагийн дээр амьдрах болвол айгүй өвдөлттэй газар л да. Ягаад гэвэл би энэ баруун зүгөө би зүүн зүгөө ч гэдэг юм уу. Одоо би их Монголын их Америкийн ч гэдэг юм уу. Ингээд сүулдэ нэг юм мулаад хүн болчихж байгаа шүү дээ. Нэг юм одоо холимог маягийн тэгсэн мөртлөөс бас тэр айгүй юм хүчтэй байрлал гэж би боддог. Ягаад гэвэл хоёр талыг харж чадж байгаа болохоор тий. Одоо жишээ нь ээж авахаа бас үлгэр дуурайлаас бас өөрийнхөө амьдралаас би харж байхад өөрийнхөө нутгийг би илүү Монголоос явсны дараа одоо ингэж тий хол өөр газар амьдарж байгаагаар илүү би санаж үн цэнийг би ойлгодог, өгүүлдэг. Миний толгой дотор байдаг Монгол нутаг маань бол ийм хийсвэр газар байдаг л та. Тэгээд тэрийгээ би айгүй тэрнээсээ би хүч авч яг зурглуугаа оруулах айгүй дуртай. Тийм гэхдээ бас байнгын айгүй тийм дотор минь өвдөлт айгүй гүн гуниг явдаг. Ягаад гэвэл нэг юм салангад мэдрэмж байдаг. Та өглөөний гайхамшиг подкастыг сонсож байна. Бид нүр ингээд Монголда байна тий. Тэгэхээр гадаадад л очивол аюу ажиглалтай болчих юм шиг. Гадаадад л очивол Америкт л очивол аюу тийм бүх юм нэг эрхчлөөтэй би ажилтаа үедээ ажиллаад ажилгүй үедээ ажиллахгүй дуртай сургуультай яваад ч юм уу тий. Илүү юм эрхчлөөтэй байх юм шиг эрхчлөөний оронд очих байгаа юм шиг очино гэдэг утгаараа хүмүүс тэгж ойлгоод гэтэл бол бас тийм биш юм байна тий бодит амьдрал. Би яг тантай сэтгэл нийцэж байна. Ерөнхийдөө бол хийсвэр би үзэл бодол гэж бодож байна. Бүр энд ингээд ирээд бараг нэг бодлын бараг энд ингээд шоронд орсон юм шиг хүний талаас яриул. Ягаад гэвэл би бас өөрөө залуу байна. Надад айгүй их мөрөөдөл байдаг. Чи одоо доор хаяж би дэлхийг одоо үзэж тэ одоо ийш тийшээ гоё зугаалъя гэж би боддог. Монгол нутглуугаа буцаж явмаар байна. Аялмаар байна. Илүү ихийг би сурч мэдмээр байна. Тэгтээ эндээ ингээд юу гэдгийг ингээд амар олон жил баримтаас болоод байгаад байгаа хизээ буцаж нутглуугаа явахаа мэдхгүй. Тэгээ зүгээр энэ болгоноос би юу сураад байна вэ гэхлээр ойрд тэрийг айгүйх би боддог болсон. Хүн яг хязгаар дотор л хязгааргүй байдığım байна. Би имийг бэрхшээлтэй гэж харуулал яг юм хан босгоол бэрхшээл шиг харагддаг. Тэрнээс биш бол эцээ эцэд одоо өөрийнхөө мөрөөдлийг Монгол нутагтаа ч хүрч чадсан штэ. Тийм өөрийнхөө тэр дотоод зорилгоч гэдэг юм уу эсвэл сайн хүн болъё гэдгийг бол хаач хийж болно штэ. Тийм. Гэхдээ Америкийн тэр одоо American Dream гэж би хэлмээр юм л да. Одоо Америкийн нэг зүйд мөрөөдөл гэдэг яг бүр дэлхийд даяар тэр фэнтези тэр мөрөөдөл байдаг. Үнэхээр тэрийг бүр энэ тэнтгүү бичдэг, тэрүүгээр кино хийдэг. Тэгтээ тэр болвол capitalist одоо энэ нийгмийн одоо жоохон хуурамч нэг царай юм болов гэж боддог л да маск. Тийм. Гэтэ мэдээж үнэхээр яг материаллык зүйллэрээ бол Америкт бол илүү их боломж байгаа. Чинь одоо Америкт бол яг топ одоо хоол гэдэг ч юм уу эсвэл боловсрал одоо машин, байр гэдэг ч юм уу үнэхээр байдаг. Эсвэл төдий чинээ илүү их боломж байгаа газар чи илүү их нөгөө нэг одоо competition өрсөлдөөн байгаа штэ. Тийм болохоор бас заримдаа
хүн юу хүсэж мөрөөж байгаа бас нөгөө хоолоогоор нь татна гэдэг шиг бас болгоомжтой байх хэрэгтэй байх л та. Би бас тэрийг өөр айгүйх мэдэрдэг цааталтай үүс ногоон байна гэж айгүйх ярьдаг шүү дээ. Одоо цаатлын уулны цаана ногоон илүү байгаа гэд тэр бол ястай буруу байдаг юм байлээ. Заримдаа өөрийгөө байгаа газараас хүн эхлэх ёстой юм уу? Байгаа газараа, байгаа юмтайгаа яг өөрийнхөө хязгаар дотроо. Тийм шүү тий. Тийм. Илүү одоо тэнд л очивол би хийчих гэж байгаа юм шиг, тэнд л очивол бүтээх гэж байгаа юм шиг, тэнд л очивол би хамаагийн санаараа байх гэж байгаа юм шиг бол биш юм байна. Тийм би бол яг өөрөө чи хэлэх гэж байгаа санаа болохоор байгаа газараа л хамгийн санаараа бай, тэндээс боломжийг олж хар. Яг үнэ. Тэгж хэлгээд байна тий. Тэгээд түрүү нөгөө чамтай ярьжсэн чинь даруй байх дуртай гэдэг үг надад бүр ингээд амар хөрсөн байхгүй. Би бас өөрөө ерөнхийдөө ингээд альва зүйл даруй зүг байх юмсан тий. Тэгж бас боддог болохоор ч юм уу ингээд айгүйх ингээд юу илээ гээл тий. Ямар гоё үг хэлж вэ гэд яагаад одоо даруй байх гэдгийг чи онцлвоо гэж асуумаараа энэ хаанаас үүдэлтэй вэ тий. Баярлалаа их чиний асуусанд би зүгээр шууд ер нь гэр бүлийн хүмүүжил ба миний одоо шашин шүтлэг гэж жоохон хэлмээр байна л да. Тэгээ нэмхэнээс өөрөө жоохон нөгөө тотгошоогоо хүн болохоор бас нэг амир тийм илэн далангуй ч ихсэн зүгээр ер нь хүн жоохон тийм даруй бэжиж тэр талаас илүү хэмээг сурдгийн болов тийм тэгэхгүй тэгэл өөрийгөө бас нэг тодорхой хэмжээнд нэг юм одоо эго гэдгийг чинь монголоор явагдав лээ. Би төвтөө те би гэдэг тийм Америкч бас юм жоохон биеийн өвчнөд штэ тийм. Тэгээд тэрэндээ бас хитрхи итгээд тэр тал руугаа явчвал бас амар юм ганцаардмал айгу тийм өөрөө өөртөө л илүү хэцүү болно гэж бодож байна. Хөгжгөө болчих бах те бас хөгжлийн эсрэг яг өнөө хөгжлийн эсрэг өөртөө ханчин те. Тийм. Нөгөө ээж чинь болохоор би бас ингэж ярилцаа сууж байхад хүүхдүүдтэй би ер нь хүн байх ёстой миний охин те хүн хүнээрээ л байх ёстой шүү гэдэг зүйлийг би ингээд өвлүүлэхийг маш их хүсдэг гэсэн. Тэгэхээр энэ дээр чи ер нь яаж ажилтдаг вэ? Тэнийг яаж өөрөө яаж үлгэж авдаг вэ? Ер нь тэрийг амьдралдаа яаж хэрэгжүүлдэг вэ гэж асуумаар байна. Яа миний ээж бол яг миний бурхан. Тийм амьд бурхан тэгээд зүгээр энэ байгаа цагтаа ээжийнхаа яг гол ер нь өнөөдөр хин би явж байгаад бол ээж авахаа миний үр дүн гэж би бодож байгаа. Тэгээд байгаа цагтаа ээжээсээ зүгээр чадах сургаалыг би яг ингээд зүгээр сонсох биш бас хэрэгжүүлэх хэрэгтэй болов гэж агиох боддог л та зорддог. Тэгээд миний ээж бол жоохноос минь л тэрийг агиох надад тэр ухааныг хайрладаг байсан. Одоо миний охин яг өөрөөрөө л байх ёстой чи илүү юм ерөөсө хэрэггүй чи дутагдaltaй хүн биш. Цаанаасаа төрсөн чинь бол учиртай бүхэн учиртай энэ дэлхийд бүхэн нэгтэй нэг юм тэр түлхүүрээ өөрөө амьдрал дундаа олох хэрэгтэй гэдэг ч гэдэг юм уу. Тэгээд материалыг юм гаднадлын хиймэл зүйлээс илүү миний охин дотроо зөв яваад зөв яриад зөв бодол тээж явбал бүх юм чинь бүтнэ. Тийм. Тэгээд мэдээж тэр үг бол амар чухал гэж бодож байна. Яг гэвэл би нөгөө нэг айгу жоохноос энэ Америкт өссөн болохоор энэ тийм нийгэм чинь бас нөгөө сэтгэдэг арга юм ч юм уу эсвэл хүүхдүүдийн дунд чи өөр штэ ер нь бас айгу материаллык ч гэдэг юм уу одоо гаднадах дүр төрхөөс нь бас айгу их тийм гадаад үзмжинд их анхаардаг, тэрийг чухалчилдаг, тэрийгээр үнэлээд байна уу те ер нь. Тийм ер нь бол Америкууд тиймэрхүү хэсэг нь бас байгаа. Тийм илүү их одоо төвшин дээшээ болох тусам ч гэдэг юм уу бүр илүү тийм юм байдаг. Гэхдээ мэдээж би өөрөө нөгөө цагаачтын гэр бүлээс гарч ирж байгаа мэдээ одоо Америкуудын хажууд бол жоохон ядуу гэр бүлээс мэдээж бид нар Америкт ирэхэд чинь тэгэл хамаатан садантайгаа бүгдээрээ л нэг ганц бедрумд амьдарч байгаа штэ 10 хэдэн хүнтэй тэгэл ганц унтлагын өрөөдөө тийм айгу тийм олуулаа даруухан одоо газраас эхэлсэн бүгдээрээ тийм доороос эхэлж байгаа доороос тэгээд хамгийн муу ажлыг хийж хар ажил хийж эхэлсэн тийм тэгэл жорлон бай угаагаал хэцүү байсан шүү дээ амьдрал үнэхээр тэгээд тэр дундуур яг өссөн болохоор даруухан явах хэвээр хаанаас ирсэн хизээч мартчихлахгүй гэж би бодож байна. Энэ үгээ штэ тий. Би саяхан нөгөө нэг манах Мелинда Гейтсийн Билл Гейтсийн их нэртэй Мелинда Гейтсийн Moment of Lift гэдэг манайх болохоор хөөрөх мөч гэж монгол дээр нэрлсэн. Энэ номыг уншиж байхад яг байсан байхгүй. Тэгээ энэ үг надад бүр ингээд бүр бас ингээ яг зүрхэн зөө шивж байгаа юм шиг хүрсэн. Их Мелинда Гейтс нүндэ Билл Гейтсээ юу гэж тодорхойлсон мэг. Миний нөхөрт одоо ерөөсөө нэг байдаг зан чанар бол даруй чанар, хоёр дахь нь бол суралцах чанар,
мөн одоо тэр хүн маань хаанаас ихснээ хизээч мартдаггүй, хэн байснаа хизээч мартдаггүй гэдэг үг бас надад хүрчээсэн аахгүй. Чи яг тэр үгийг сая айгүй гоё гаргаад ирлээ. Баярлалаа. Тийм тэр бол мэдээж айгүй сайхан тийм ухаалаг хүмүүсүүдийн хэлдэг үг ах л та. Тэгээ би зүгээр тэрийг өөрийнхөө амьдрал дээр цаг үе болгон харсан. Тэгээд илүү хэрэгжүүлэе л гэж бодож байна. Тийм сураад урагшаага. Яагаад гэвэл бүх юм чинь нэгээрээ байдгүй штэ. Тийм тэгээ одооний зүгээр мэрэгжлийн төвшин ч гэсэн дөнгөж эхэлж байгаа миний мэрэгжил. Одоо энэ тэгэхээр бол emerging artist гэдэг нөгөө ургаж байгаа зураач гэдэг миний намайг ярьж явдаг. Залуу зураач тий. Сурч мэдэх юм их таа. Сурч мэдэх юм зөндөө байгаа. Өглөөний гайхамшиг подкаст. Одоо ингээд яг их сургуулаа төгсөхөд хамгийн хэцүү шантарч байсан зүйл юу вэ? Төгсгөө. Яаж игээл би төгсчихсэн гэж хүн бодож байгаа шүү дээ. Тэгэхэд хамгийн хэцүү байсан зүйл юу байсан бэ? Нүг тийм Монголын зүрх цэцүүг ээж нэг хэлдгийг та тэрийг мэдхүүгүй нэг тийм яг хүнийг дуусгаж байгаа даваан дээр нэг тийм одоо давааны цаанд даваа гэдэг. Тийм нэг юм бүдрээ гарч ирдэг шүү дээ. Яг нэг дуусгын өмнө те нэг юм шантрах ч юм уу нэг жоохон мэдрэмж надад бас тэр яг байсан л да. Айгүйх айлт байсан гэж одоо хэлмээр байна. Айц та. Тийм айц байсан. Төгсч чадахгүй болов гэсэн юм. Тийм төгс чадахгүйгаас илүү одоо зүгээр энэний дараа юу болох вэ? Тэ. Ягаад гэвэл нэг л их мөрөөд л одоо хүмүүсүүд бас айгүйх тэгж ярьдаг ш. Бараг хүмүүс гэж ээж аваас хэлмээр мэдээж би нэг том охин нь болохоор одоо ингээл нэг их сургуульд орчоо за бараг ингээл одоо бүх юм болцсон тэ гэж айгүйх ярьдаг байсан. Гэтэ би одоо бараг ингээд 30 хүрэх гэж байгаа 29 настай би юу айгүйх анзаарсан бэ гэхээр бараг 20-од нас чинь зүгээр л сурах нас идэм биш үү? Тэгээ бас 30-аад нас л бас сурах нас ингээд цаг үе болгон сурах нас идэг баг л та. Тийм болохоор илүү жоохон бараг хөлөө олоод бараг сургууль дунд чинь нэг хөлөөрөө толгой гээл толоогоороо хөлийгээл та бараг ингээл юу тийм уучраа олоогүй байж хахад л яг болчтой. Тийм төгсөж байгаа байхгүй. Тэгээд шууд би тийм ажил хэрэгтэй гэж би айгу тэр мэдрэмжийг одоо тэр даралтыг мэдэрсэн гэр бүлээгаа илүү ингээл нэг гоё proud одоо бахархмаар гэр бүлээгээ багаал болох гээд байдаг тийм болох гээд байдаг нэг л амир сургуульд явсан охин гэл тэгсэн мөртлөөсөөс өөрөө айгу сэтгэл санаагаар айгу түүхий байсан тэгээд бас мэрэгчлээ бүр миний хамгийн их төгшүүртэй тийм мэдрэмжээ байсан мэт тэгэхээр яаж энэ мэрэгчлэрээ би мэрэгчлээ амар хайртай урлагтай хайртай миний ганц мэддэг юм энүүгээр одоо хөл залгах вэ энэ ч одоо ямар амар дэлхий вэ яаж хоолоо залгуулах вэ тэр ер нь айгүй хоёртуудад бас жоохон хэцүү байдгийн болов гэж бодож байна миний дүү одоо дүү бит хоёр л та ганцхан миний дүү 20 настай одоо хоёр дахь одоо семестртээ явж байгаа. Тийм бас зураачаар сурж байгаа гэсэн тийм. Тийм бакалавр хаах гээд явж байгаа. Тэгээл манай бас айгүй сони юм аа ингээд юм давтдаг нь. Дүүгээ харахаараа би өөрийгөө хараад идэг байхгүй юу. Тийм. Тэр асуултууд тэгээл чадах хэрээрээ за би яг тэр үед энийг бодож ирсэн шүү дүүдээ тэрийг зөвлөчий гэж тийм. Ойроос ингээд гоё ихчтэйгээ ярилцаад алдаа оноогоо дэнслэх юм бас гоё боломжтой нэгдэг чинь гоё юм тий. Тэгээ би чамаас бас манай зочин маань бас их гоё бахархмаар байсан. Бүхэл бүтэн одоо Америкт те Колорадо мужийн одоо соёлын төв болсон Денвер хотод өөрийнхөө ингээд үзэсгэлэн гаргана гэдэг бол бас хөдөлмөрч хүний, зоригтой хүний те одоо юм нэг зан чанар харагж ин гэж би бодоод байгаа байхгүй бэрхшээлээ биш боломжийг олж харсан байна. Би чадна. Яагаад би үзэсгэлэн гаргаж болохгүй гэж те гэж ингэж гаргасан байна. Тэгээд үзэсгэлэнгээ бас ингээд онцлог нэртэй эмэгтэйчүүдэд зориулж те гаргасан бас их онцлогтой байлаа. Яагаад тэрийг одоо сонгож гаргаваа? Дэлхий дээр маш олон өнгө, маш олон одоо агуулга байхад яагаад тэрийг сонгов гэдэг яриулмаар байна. Баярлалаа энэ асуултанд. Энэ жилийн үзэсгэлэн нэр нь одоо гарчиг нь шархны сэтгэлийн шарх. Тийм сэтгэлийн шархны гэр гэдэг ч юм уу те нэг тиймэрхүү маягийн утгатай тэгээд энэ урлагийг дандаа өөрийнхөө л давж туулсан бэрхшээл зовлонгоос би зурдаг. Гэтэ бас ихэнхдээ бас зүгээр эмгтээчүүдийг гэж хэлмээр байна л да. Ягаад гэвэл манай гэрт миний ээж байгаа, би өөрөө байгаа. Тэгээд миний төрсөндөө бид гурлаа эмгтээ. Тэгээд би ер нь эмгтээ хүний зовлон гээгүү тийм чимээгүй хамгийн хэцүү зовлон юм уу гэж боддог. Ягаад гэвэл мэдээж одоо Монголын соёлыг ярихад хүртэл мэдээж илүү их одоо
хатны гоё ухаан гэд байдаг л та. Тэгтэл ер нь одоо орчин үеийн дэлхийд бол нөгөө айгу тийм эрэгтэй хүмүүсүүдийг айгу илүүд үздэг. Тийм ажилт нь хүртэл илүү цалин өгдөг. Хүүсийн ялгуурлал бол айгу их байдаг. Энэ одоо Америк ч гэсэн байгаа юу? Өстэй Америк бүр айгу амар дайн. Тийм gender нөгөө equity гэдэг тий. Тэгээ би бас нөгөө нэг зураг зурхаасаа хажууд нь айгу их нөгөө activism ажил хийдэг нийгэмдээ сайн дурын тий сайн үйл хийхийг зорддог. Өөрийнхөө дуу хоолойгоо хүргэхийг зорддог. Тийм зурагч нь бас өөрөө ер нь жоохон бослого л та. Тийм тэгээд би тэр талаасаа зүгээр айгу радио ч юм уу тийм нийгэмд айгу би ярьдаг. Өөрийнхөө тийм бүлэг дотроос хамаарагдсан байгаа жишээ нь манай нөө Дэнүрийн эмэгтэйчүүдийн бүлэг байдаг байхгүй юу? Нэг сар болгонд ингээд бүх нөгөө хот нийлээд ингээд нэг хэдэн мянган хүн нөгөө нэг дуу хоолойгоо өргөөд нэгтгээд нөгөө алхдаг. Тийм гол хотын төвд тэгээд тэр байгууллагын бас нөгөө идэвхтэй гишүүний нэг юм бас нэлээд одоо зохион байгуулдаг тийм зохион байгуулж авч явдаг бас. Тэгэл нэг иймэрхүү юмнууд нийлээд ер нь эмэгтэйчүүдэд би дуу хоолой өгье гэдэгт айгу зорддог. Тодорхой хэмжээнд нэг тийм дуу хоолойг нь болох юмсан бидний айгүй хин дотроо бүх эмэгтэйчүүдийн мэдэрдэг мөртлөөсөө ярьж чаддаггүй эсвэл ярьсан ч нөгөөдөл нь сонсож чаддаггүй нөгөөдөл гэдэг нь бүр бүх дэлхийг ярьж ин л да ганцхан эрэгтэй хүмүүс биш тэр болгоныг зүгээр юм хэлбэр дүрс одоо тэ урлагаар илэрхийлье гэж боддог. Тэгтээ бас миний зургийг заримдаа хүмүүсүүд харчаад одоо юу гэдгийг ямар феминист вэ гэж хардаг. Тодорхой хэмжээнд феминист гэхдээ бас адилхан үедээ эрэгтэй хүмүүсүүдийг ингэж үгдэг ингэж доошоогоо ингэж одоо тавих ч юм уу нэг тийм зорилго бол байхгүй. Юунд итгэж ийн вэ гэхлээр хүн болгон дуу хоолой байх ёстой гэдэгт би итгэж байна. Тэгээ тийм байгаасаа гэж бодож байна. Та өглөөний гайхамшиг подкастыг сонсож байна. Чиний яриг ингээд сонсоод тахаар Монголд байгаа хүмүүсийн ихэнд гэр бүлээрээ Америк гарч байгаа юмсан тий. Одоо ингээд Австрали явчих юмсан, эсвэл Солонгост очиж ажиллах юмсан ч юм уу. Ингээд гадаадыг зорих хүсэл маш их байгаа. Дийлэнхт нь. Тэгээд Америкийг ингээд харахаар яг материалыг эд зүйлийн үед бол бид нар хангагдчихж байна. Та үнэхээр цалинтай орлоготой бол тэр окей болчихж байна. Тэгтэл сэтгэл зүйн тэр сэтгэлийн тэр нэг зүйл дутмаг байгаад байгаа юм болов гэж сая нэг ярианаас чинь жоохон ойлгох мэдрээд байна л да энэ одоо зөв зүйлөө буруу зүйлөө тий. Наад асуултыг чинь би бүр айгүй хариулмаар байна. Тэгтээ бас айгүй сонин талаас хариулмаар санагдаж байна. Яагаад гэвэл миний яг одооний байгаа яг үнэнч байдал бол би яг ийм нутгаас айгүй хол явцсан айгүй олон жил. Тийм болохоор заримдаа би бараг Монгол хүмүүс ба Монгол нутгаа би гадны нүдээр ба дотоодын нүдээр хард юм уу гэж боддог л доо. Тэр талаас харахад бол тэр талаас харахад бол Монгол хүмүүст бол мэдээж миний айгүйг харж байгаа одоо дүр зураг бол энэ медиагаар хардаг л да. Би өөрөө нутаг руугаа явж чадахгүй болохоор мэдээллийн сувгаар мэдээлэл авч. Тийм мэдээллийн суваг айгүйх яриа марэ ч гэдэг юм уу эсвэл кино мануу гэл тэгээд бүгдээрээ тодорхой хэмжээнд нэг үнэн нэг тийм одоо зан чанарыг харагдуулж байгаа ах гэж бодож ин л да яг одооний яг болж байгаа. Тэгээд тэрэн дээр харахаар ер нь бол жоохон материалын зүйлсээ гадна талын дүр төрхөө жоохон занмайлцсан. Тэ илүү их занмайлдаад байгаа юм уу? Монгол тийм залуучууд ч гэдэг юм уу эсвэл ер нь жоохон тиймэрхүү характертай байж магадгүй. Гоё харагдах талаасаа тийм дандаа жоохон имиж нь айгүй илүү их импорттод even Америкийн нийгмийг хүртэл ингээ харьцуулахад бол одоо Америкийг жоохон дуурайх тийм одоо шоу мөө гэл ТV шоу айгүй их юм ингээл дуурайгаал одоо адилхан хувц өмсгөөр адилхан болохгүй штэ. Эсвэл одоо адилхан шампу хэрэглэхээр адилхан болохгүй штэ тий. Эсвэл ийм адилхан жимс идэхээр тийм болохоор тэр бол яг угаасаа эхлэх хэрэгтэй байх л да. Сэтгхүүн төвшнөөс тий. Тэр нь бол бас айгүйх даяарчлагдал одоо ингэж Монголоос бас гарч юм харах нь бас чухал ч ихсэн байгаа үн цэнэ байгаа одоо газар дээрээ бас илүү их мэдрээсэй л гэж би үнэхээр хүсэж байна. Яг л надад нэг юм харамсал байгаа байхгүй юу гэж. Үнэхээр би одоо байсан бол маргааш ингээл яваал очимоор санагдаж үзмээр байна тий. Тийм би бүр ингээл амар романтик боддөг шүү дээ ингээл
Аэропортод буугаад онгоцны буудалд шал малын долоож молоогоод байгаа юм ааш. Тэгээ ойлаа. Бос чадахгүй. Тэгэл хүн ингэтлээ нөгөө нэг Монголоо өвүүлж ин те тэгээд бичиг баримтгүй албан одоо явах ирэхгүйгээсээ болоод ийм байдалд хүрч ин те. Тэгэхээр Монголд байгаа хүнд ч давуу тал байна, энд байгаа хүнд ч давуу тал байна, сул тал байна, тэнд ч сул тал байна те. Тэгэхээр байгаа орчинд бол өөр хамгийн санаараа чадах боломжтой бол байх хэрэгтэй. Байх ёстой. Тийм тэгээ бас наач айгу сонирхолтой асуудал юм л да. Сэтгэлийн нөгөө ханамж гэдэг нэг үг байна шүү дээ те. Зөв би англиар бодоод орчуулахад нөө satisfaction гэдэг үг гэдэг шүү дээ. Тэгээд хүн болгоны ханамж нь өөр гэдэг баг л та. Тэгтээ зүгээр өөр те. Тийм. Гэтэ байгаа юмдаа баярлаж талархаж явах хэрэгтэй. Гэтэ бас бид дандаа л дээшээ өсч болно, бас илүү доошоо уруудаж болно. Тийм болохоор яг тэрнээсээ л эхлэх хэрэгтэй баг л та. Тэгэл чадах хэрээрээ хичээгээл чи нэг залуу тэгээ зоригтой, мөрөөдөлтөө, тэмүүлэлтэй хөдөлмөрлж байгаа нэг одоо залуу эмэгтэйн жишээ. Тэгэхээр одоо чиний үг бол Монголд байгаа хүмүүс их хвшлэн сонсно. Тэгэхээр залуу эмэгтэйчүүдтэй охтуудаа одоо ингээд зүгээр өөрөө ингээд би энийг л те энэ миний авсан амьдралын сургамж юм байна. Би энийг л гоё ингээд хуваалцчмаар байна. Тийм юм байна. Тэрийг хуваалцааж. Өстой гоё асуулт байна. Ихнэртэй тийм ихнэртэй дүүнэртэй би гоё юу тэгвэл үг харилмаар байна гэхлээр одоо байнгын илүү яагаад болохгүй гэж асуух хэрэгтэй юм болов уу? Яагаад гэхээсээ илүү тэ одоо why гэхгүй why not тэ яагаад болохгүй гэж тийм тэр нь бол тэр асуулт хийж чадахгүй гэж тэ яагаад гэвэл чи хизээж дутагдаагүй цаанаасаа бол хүн болгон үн цэнтэй учир утгатай төрсэн хүн болгонд айгуу гоё юм нууц магдал өвөр мэд түлхүүр байгаа. Тэгээ тэр түлхүүрээ бас гоё олохын тулд гоё урагшаага те зоригтой чармааж явах хэвээр амьдралыг мэдээж эн чин дандаа л зовлонгийн дэлхийд бид нар амьдарч байгаа шүү дээ. Чадах хэрээрээ гоё дандаа бүх юмний сайн сайхныг хараад даяыг нөө дүүрэн хардсан шүү дээ те дутагдaltaй биш тэгэж хараасаа гэж хүсэж гин. Тэгээд миний эгчнэр бүгдээрээ үзэсгэлэнтэй шүү. Бүгдээрээ гоё хатан. Тэгээ өөрөөгөө дандаа гоё үн цэнтэй авч явах бол тэ болтугай. Хүнд баг нэг бодлын жишээгээрээ заах ёстой штэ. Тэгэхгүй бол үлгэрлэж өөрөөгөө тийм үйлдэл үгээсээ эхэлнэ. Бидүүд бас нэг аяг хэлдэг л те. Би өөрөө аяг алдаж явсан хүн болохоор залуудаа. Өөрөөгөө би үн цэнэлэхгүй, өөрөөгөө би ингээд хитрхи доор хардаг ч гэдэм юм уу, доор би ингэж авч явдаг байсан болохоор өөр хүмүүсүүдэд би тийм зөвшөөрлөө өгч ийсэн бас яг намайг тэгэж доор харж авч явах те. Тийм болохоор илүү залуугаасаа тэрийг сайн мэдэж аваад тийм заримдаа тэрэндээ 100% итгэхгүй байсан ч гэсэн зүгээр ингээд дотроо ингээд нөгөө хилээд байдэн штэ те. Өөртөө танилцуулаад тийм хэлсээр яваад тийм тэр хэлсэн юм чи үнэн болно штэ. Эмэгтэйчүүд маань үн цэнтэй ахын тулд яах ёстой юм болов? Үн цэн бол яг миний ээжийн заасан л үг байгаа л да. Яг дотортлоосоо эхэлж байгаа өөрийгөө төрхөөсөө эхлээл юу ч дутагдаагүй, юу ч буруу юм хийгээгүй, юу ч буруу юм болоогүй. Тийм болохоор мэдээж бидний бас айгүй их орчин үеийн эмэгтэйчүүдийн одоо медиа ч гэдэг юм уу те энэ инфлюенс айгүй муугаар нөлөөлдөг болов уу гэж би боддог л да. Одоо тарган туранхнаас нийлээл те одоо царайлаг бич гэдэг юм уу. Хин тэр хуулийг тавиад байгаа юм бэ те. Эцээцд бол чи өөрөө хуулиа хийштэй. Чи өөрийнхөө дэлхийн одоо хааншилт өөрийнхөө хатан тий одоо би энэ таалагдахгүй гэвэл тэгэл таалагдахгүй энэ буруу гэвэл тэгэл тэр чин чамдаа буруу тий тийм болохоор илүү жоохон өөрийнхөө хоолоо өөрийнхөө үзэл бодол одоо хатуу зогсох тэрийгэ баттай өөртөө хийх тэгээд мэдээж байнгын чинь гадна дотн талаас ингээл нөө инфлюенс орж ирж байгаа штэ одоо орчин үед сошиал медиаг тэгээд би айгүй айгаад надад байдгүй л дээ ягаад гэвэл бас хитрхи тэрийг би нээгээд тэр дэлхийд орчвол би ч гэсэн бас хүмүүсүүдтэй адилхан хитрхи орчиж магадгүй штэ тий тийм болохоос өөрийгөө жоохон ингээд нэг хязгаартай авч явахгүй болов гэж би боддог л да 10 жилд ч юм уу ингээд дунд сургууль сурч байхад бол хүүхэд байсан тий оюутан болоод амьдралд хүл тавиад одоо ингээд ажлын байран дээр гараад ингээд арай илүү ухаачсан үедээ баримталж байгаа амьдралын зарчим нь юу байгаа вэ? Би энэ одоо ийм л зарчмуудыг ер нь бол чигээ барьж авдаг тий.
өдөр болгон би өөрийгөө жоох нэг Монголын нууц товчоо мовчоо гэж ер нь бас айгүй би бахархалтай байдаг байна. Монголынхаа түүхээр. Тэгээд ер нь нэг тиймэрхүү айгүй хэрэглэх дуртай нэг warrior гэдэг чинь одоо дайчин, тийм тэмцэх нэг одоо тэмцэгч гэдэг юм уу те. Жохгүй байх. Тийм. Өдөр болгон босоод би өнөөдөр шинэ өдөр гэж би хэлэх дуртай. Одоо өнгөрсөн үе бол өнгөрсөн үеэ. Одоо өчигдөр юу болсон өнөөдөртөө нэг хамаагүй. Тийм дандаа шинээр тийм хэлэх гой боломж байгаа. Тэгээд өөтөр гунигтай өдөр байсан ч дандаа тэрний дээр нар гэдэг штэ одоо боротойхоо дээр нар үжидэг. Тэгээд хизээч too late биш. Одоо хизээч хожигдоогүй. Тийм болохоор яг хаана байгаа, юутай байгаагаасаа эхлэе. Тэ тэр бол тэггүй бол нэг заримдаа нэг айгуух тэгж боддөө штэ тэ. Би бол айгуу тэгэдэдэг байсан байхгүй нэг юм зам аргаач ч гэдэг юм уу эсвэл одоо арай болоогүй байна. Тэр чинь юу гэсэн үг юм бэ? Тийм. Яг өнөөдөр л хэлэх хэрэгтэй байхгүй юу? Эсвэл одоо мөнгөтэй болохоор сурыч гэдэг юм уу те. Эсвэл одоо нөгөө дахиад нөгөө Америкт очивол бүх юм зүгээр болно ч гэдэг юм уу. Тэгэхээр яг одоо байгаа газараасаа л эхлэх хэрэгтэй. Хязгааргүй боломж байгаа ш тэгчээ. Хязгааргүй. Би бол яг тэрний хүчийг жоохон ч ихсэн би мэдэрсэн. Юун дээр мэдрүүгаа юм жишээ байна уу? Би яг миний нэг амьдралд ийм тохиогоод би ингээд яг энэс юм гоё урам аваад энийг ойлголоо. Миний хамгийн хар бараан жишээ яг энэс л би яг өөрөө босч ирсэн гэж боддог. Одоо үндэснээс босч ирсэн гэдэг шиг би айгүй ер нь эмзэг хүнэлтэй зураг зурдаг болоод ч тэр юм уу. Тэгээд бас эмзэг байх айгүй дуртай бас. Ягаад гэвэл тэрнээс миний яг алт гарч ирдэг гэж боддог л доо. Гэхдээ юу вэ гэхлээр би бас айгүй өөрийгөө амиа хөнөөхгүй л одоо нэг хэсэг нөө депресд болдөө штэ те гэрээсээ гарахгүй ч гэдэг юм уу би ер нь залуудаа дунд орохгүй бах те тийм байсан бүр ингээд өрөөнөөсөө гарч чаддгүй бүр ингээд хитрхи толгоондоо орцсон те ингээд гадна талхээс айгаад идэх ч юм уу те нэг тиймэрхүү тэгээд тэр алганыг зүгээр би яг миний яг гол проблем миний яг дотоодын сэтгхүүд байгаа юм байна. Яг энээсээ би эхлэх хэрэгтэй юм байна. Тэрнээс шин материаллыг одоо гэрүүл мэн гэл одоо Америкт байгаа энэ нийгэм минь боломжлолтой энэ тэмдгүү штэ гэдгээл би яг харсан л да. Тэгээд өөрийгөө л яг давж гарсан. Тэр хамгийн амар одоо байлтай юм биш үү ер нь тий. Тэгэхээр ер нь бол амьдрал явж өөрөө л ялах байгаа. Яг үнэ. Хин нэг нь таалагдах биш, хин нэгнийг ялах биш, хин нэгнийг муулах биш, хин нэгний амьдралыг шүүх биш, өөрөө өөртөө шүүлтөр байх. Өөрийгөө л ялах тий. Тийм л тэмцэл юм байна гэж бодсон. Өглөөний гайхамшиг подкаст. Одоо жоохон эмгтээлэг яриад орчих яа. Америкчууд ер нь айгүй хилүүдэлж байна те. Одоо түргэн хоолмаа шиг хийдтгээ. Тэгтэл чи болохоор айгүй гоё туранхаа. Баярлалаа. Тэгээд зүгээр ингээд одоо манай монголчуудаас амьдралын хэмнэлээ өөрчлөөд хэмнэлт хөвшлээ дадлаа ингээд өөрчлөөд аюу гоё зөв голдрлоо явж байгаа сүлүүд их алхахдаг болж байна. Хөдөлгөөний дутагдлаас өөрсдөө сэргийлж гин зөв хоололж гин өөртөө тохирсон жин тэ турах биш одоо эрүүл байхын тулд жингээ баланслж чинь ч гэдэг юм уу. Тэгэхээр зүгээр чиний хувьдаа баримталдаг тийм юу байна уу хооллолт амьдралын зөв дадал ч юм уу одоо гоо сайхнаа хадгалах тэ залуу насаа хадгалах тэр гоё асуулт байна ихчээ баярлаа. Манай ээж бас зүгээр энийг яагаад ээжийг ярьж байгаа гэхээр бас манай гэр бүл нэг аягүй шашин шүтлэгтэй гэр бүл л дээ. Тэгээд зөв хооллолч гэдэг юм уу одоо ногоон хооллол мооллол гэл одоо вежетариан гэдэг чинь энэ чинь ногоон гэдэг тийм тэрийг бас аягүй баримталдаг байсан. Тэгээ бас нөгөө Америкт аягүй олон жил амьдраад ч тэгсэн юм уу ер нь нөгөө мах зах гэл аягүй тийм хүнд хоол ер нь идэж чадхаа жоохон болцсон. Тийм. Тэгээ аргагүй ихэндээ юм чинь жоохон ингээл таарал явчихж байгаа шүү дээ нийгэмдээ. Цаг уурс нөлөөлж байгаа тийм. Нөлөөлж байгаа. Тэгээд манай ээж бас өөрөө нөгөө йога хийдэг багш байхгүй юу? Тийм болохоор бас айгүй гоё юм йога чинь бас нөгөө нэг сэтгэл санаа тэгээ хоол нийлж иж нэг юм те цул болдог. Тийм үр дүнгээ өгдөг. Тэгээд тэр журмыг би дахайгүй дуртай л да. Тэгэл бүх юмээ зүгээр тааруулаад бас хитрхи өөрийгөө ингэж хасах дурггүй. Би бас айгүй залуудаа одоо high school ч гэдэг юм айгүй тэгдэг байсан. Одоо high school-ийн хүүхдүүд сонсож байгаа бол бүр энэс үлгэр дуурайл аваасаа гэж бодож байна. Тэр нь бас айгүй
биэнд хортой байгаа байхгүй юу. Ингээл нэг одоо туранхаа муранхаагаа барих гал ингээл юм идэхгүй ч гэдэг юм уу. Тэгэл хүчээр тийм хүчээр тэр нь удахгүй хиймэл байгаа байхгүй. Тэгээ эсэг санаанд нь нуугаар нөлөөлөөд энерги алдаад ингээд тэгэл ингээл доошоо явчихж байгаа байхгүй юу. Тийм болохоор өөрийгөө дутагдaltaй барихгүй өөрийгөө тааруулж явах хэрэгтэй мүү гэж бодож байна. Өөртөө л тохирсон. Тэр зүйлийг аргыг олж авах, тэр зүйлийг хэрэглэх тийм. Тэгээ эцээ та өөртөө таалагдж байгаа бол өөр хинж таалагдах албагүй шүү дээ. Тийм шүү. Залуу бүсгүүтэй ярьж байгаа болохоор би зүгээр гэр бүл төлөвлөлтийн асуудал бас хүннэмэр санагдчих юм л та. Тэгээд яг миний сүүлд унсан дэр нөгөө Мелинда Гейтсийн Хөөрх мөч ном дээр одоо гэр бүл төлөвлөлт гэдэг бол маш чухал байдаг. Нийгэм доошоо орох уу, дээшээ орох уу, гэр бүл ямар явах нь бас энэ гэр бүл төлөвлөлтөөс маш их хамаардаг. Энэний цам маш олон том асуудлууд хөндөгдөг. Гэж чи зүгээр энэ гэр бүл төлөвлөлтөөр хувийн бодолч ярина. Ямар бодолтой байдаг вэ? Сайн сонирхолтой асуулт байна. Өөрөө би нэх амар ер нь эмхтэй хүн ч гэсэн хүүхдтэй олъё гэж нэх мөрөөдөж гэдэг ч юм эсвэл хүнтэй нэг сууж муу хурим гэл боддггүй л дээ боддггүй байсан. Гэтэ одоо жоохон ингээд яг 30 гарах гэж байгаа болохоор бодож хэлж байна. Тийм манай ээж хоёр бол сайхан ээж хоёр ерөөсөө түлхэлт нэх өгөөл ингээд тийм ач мач хүү гэл ингээд тийм хүсдэггүй. Тийм миний охин өөрөө гоё цаг нь болохоор л тэгээд ээж хоёр нь зөвшөөрнө. Тийм болохоор илүү зүгээр миний хамгийн гол дотроо баримталдаг хууль дүрм юу вэ гэхлээр хариуцлагатай байх хэрэгтэй. Тэ жишээ нь одоо өөр бүтэн нэг юм бие бүрдүүлээд энэ дэлхийд авчрах гэж байгаа юм чинь дор аж санхуугаараа тэ одоо бэлэн ээж болохын тулд тэ сэтгэл санаагаараа бэлэн чадах хэрээрээ тэгэхгүй өөрийгөө ч яа хийж ижээж дахиад бас нэг тэ хүүхдүүд гаргацсан тэгээд илүү л их проблем гаргана штэ илүү л их тэр хүүхдийн тийм бас амьдралд хэцүү болгоно. Тийм болохоор өөрийгөө сайн хүмүүжүүлэх хэрэгтэй юм уу? Тийм мэрэгчлээ тэгээд боловсралтай ажилтай төрөлтэй тийм орлого бол айгүй чухал гэж бодож байна шүү дээ. Тийм хүүхд гарчтай хүүхдийнхаа сүү авчдаггүй бол тийм штэ. Өвд өвөл яах вэ? Дэлгөө яах вэ? Чамаа болохоор ээж ч юм бас манай охин их тууштай гэсэн байхгүй. Энэ чанар таанаас би болцсон юм болоо. Мэдээ тууштай агаад байна уу? Мэдхгүй ингээд өөрөө мэдлэхгүй ингээд тий яг өөртөө зарим хүмүүсэд би яг тууштай ах хэвээр гэдэг ингээд хэлээд явдаг хүн байна. Мэдлгүйгээр зүгээр өөрөө нэг зөнгөөрөө ч юм уу яваад байгаа бас юм байж болох юм уу гэж бодоо тий. Би ээж аваасаа сурсан гэж бодож чинь тэрийг бол бүр 100% тий. Ээж хоёр бол миний мэддэг хамгийн одоо hard worker гэж үгээдэн штэ тий бүр тууштай хөдөлмөрч бүр лантуугаар цогсон ч гэсэн босч ирээл ерөөсөөс та хөдөлмөр хичээл зүрхээрээ. Тийм болохоор яг ямар нэгэн тийм резолт те үрдэн хүрхийн тулд ер нь бол тууштай тэр бол бүр зүгээр наад зах юм гэж бодож чинь тууштай байх хэвээр хөдөлмөрч байх хэвээр бор зүрхээрээ те хичээх хэвээр тийм дайчин байх хэвээр заримдаа нөө гэдэг хариуг авахгүй штэ yes болтол нь явах хэвээр байхгүй юу тийм миний асуугаа гүйлцсэн юм байна оо тэгээд сүүлчийн зүгээр хэлэх юм нь би гой Монгол нутагтаа итгэдэг Монгол залуучуудтай итгэдэг би бол өөрөө энд бичиг баримтаа би гой засчаад өста шууд болох те завшаа гараад би нутаг руу очие гэж боддог те би нутагтаа өөр нөлөө өгье гэж боддог. Үнэхээр тэр бол миний айгүй том зорилго. Энэ олон жилийн мэдлэгээ би гой нутаг руу авчирье гэж боддог. Тэгээ битэрийн подкаст болохоор би одоо Америкт байгаа бүх зүйл гоё биш ээ. Сайн тамуутай байгаа гэдгийг бас хэлхийг чиний одоо дуу хоолойгоор тэрхийлэх хүсэж байна. Зөвхөн Монгол одоо генерийн одоо хүүсийн ялгуурлал байгаад байгаа юм биш ээ. Америкт ч гэсэн байна. Зөвхөн одоо Монголд сурахад хэцүү байгаад байгаа юм биш ээ. Америкт ч гэсэн оюутнуудад ялгуурлал гэдэг зүйл байдаг байдаг. Ер нь чи high school буюу дунд сургууль сурч байгаа тийм нөгөө Аз хүүхдүүд ч юм уу Америк хүүхдүүд ялгуурлал байдгүй. Ер нь арьс өнгөний үзлийн ялгуурл ба одоо сексийн ялгуурл одоо эрэгтэй эмэгтэйгийн бол хүүсийн ялгуурл бол бүр number 1. Тэгээд тэр бас салбарт би өөрөө одоо өөртөө ажилладаг болохоор би айгүй мэдэрдэг л дээ тэрийг. Тэгээд бас одооний ер нь нөгөө нэг political улс төрийн агаар бол айгүй хүнд байгаа. Дэлхийд даяар мэдээж Америкч өөрөө нөгөө
айгуу том те даргалалтай те Трамп мамп гэдэг юу юмыг илүү хэцүү болгосон. Цагаачд бол бүр хэцүү болгосон. Тэгээд сая шинээр бол Me Too movement гэдэг нэг эмэгтэйчүүдийн жоохон бослог гарч ирж байгаа шүү дээ. Дэлхийд даяар тэгээд би бол тэрийг айгуу дэмждэг. Гэхдээ мэдээж цаг үе болгонд л арьс өнгөний үзэл гэл ингээл нөө одоо socio political иймэрхүү асуултууд байдаг болохоор тэрийг зүгээр давах юм нь мэдээж чихээ нээлттэй байх хэвээр те бүх юмыг сонсч явах хэвээр тэгээд тэрэнд бас тодорхой хэмжээнд өөрийнхөө өр нөлөө хоолоогоо гаргах хэрэгтэй гэж бодож юм чинь би юуг аягүй хүсдэг вэ гэхлээр нөгөө vote сонгуул. Тийм сонгуул чинь би хизээч энд орж чаддаггүй байхгүй юу. Гэхдээ манай дүү чадна. Манай дүү энэ бол Америкийн иргэн. Тийм болохоор төрсөн. Тэгээ одоо манай дүү чи 20 настай 18-аас тэр эрхийг авдаг. Тэгэхээр айгу сони юм аа. Айгу амьдарч байгаа. Хоёр хүүхэд ингээд шал тэгш ингээд шал өөр те. Одоо дүүчин гих чин төрж байгаа үед аавч өрчин эдийн засгийн хувьд, ажлын хувьд, оюун санааны хувьд шал өөр төвшин очсон. Тэгэхээр хүүхдэд нөлөөлж байгаа нөлөөлөөр чи бол ерөөсөө хар бор те сайн муу бүхэл амьдрал тутгалцсан учраас ээж оройгоос илүү ойлгож магадгүй юм байна те. Бас илүү мэдэрч магадгүй юм байна те. Илүү мэдэрдэг. Тэгээ дүүмийн ч гэсэн мэдэрдэг л те зүгээр энергиэрээ. Тийм. Гэхдээ миний бодлоор энэ дундаас зүгээр миний дүү чи надад юу гэлдэг вэ гэхээр би таны өмнөөс төлөөлөө те гэр бүлийн өмнөөс төлөөлөөд 3 дахин тийм илүү их одоо гоё нийгэмд болсноо гэж тийм хэвээр сонин те хүний амьдрал гэж те. Тэгэхээр нөгөө бид нар одоо зүгээр сонсогчд маань сонсож байгаа бол зөвхөн ингээ гадаадад байснараа бүх юм гоё болчдөг юм аа л гэдэг мессеж өгсөн. Монголдо дагаад хийж бүтээгээд зоригтой ах юм бол бүх зүйл бас сайхан байж болно гэдэг бас хүрмээр санагдаад байгаа. Тийм штэ. Тэгэхгүй одоо хамрын дорх юм ол чараагүй жааш те. Одоо ишээрэл тэгээд одоо бас бид нар нэг ингэж боддог л да Америкт одоо арьс өнгөний ялгуур гэхээр зөвхөн харууд дээр байдаг гэж ойлгоод байдаг. Хар арьстай цагаан арьс тэгтэл бас биш ээ. Азуудад бас байдаг аа. Азууд бол бас нэлээд байдаг. Тийм. Ер нь сая л гэхэд баг Азууд анхныхаа удаа Холливуудд жишээ нь гарч эхэлж шүү дээ. Одоо нөгөө нэг Crazy Rich Asians гэх нэг сая айгуу том Холливуудын кино гараад тэгэл ер нь илүү их одоо гарч ирж байгаа. Гэхдээ одоо тийм шар үндэстэнгүүд бол ер нь хаач гардаггүй шүү дээ. Одоо хүртэл ингээд айгуу тусгаарлаж хардаг. Эсвэл харууд эсвэл одоо Латин Америкууд гэдэг ч юм уу айгуу давлгаа те гардаг. Гэхдээ Азуудаас айгуу дугааж гисэн бас тиймэрхүү айгүйх мэдэрдэг. Аз эмэгтэйчүүд бол илүү их би хэцүү байдаг гэж бас боддог. Ер нь бол ажлын газар хаач явна уу ихэнхдээ дандаа царай зүс одоо сексээр нь тэ хардаг. Ямар ч одоо тэр оюунлаг төвшнөөс нь өмнө тэгэхээр яг Монголд байдаг проблем энд бас байж л байгаа. Үнэхээр илүү бараг том илүү хэцүү шттэ яг үнгээл хэд тийм өрсөлдөөн ихтэй нэмэх нь энд чинь бас нэг хай хүйгээд найз нөхөд байхгүй бүгдээрээ л баруун тийш хараад тийм зүүн тийш харахад цагаан арьстай хүмүүс байгаа шттэ. Тэр арьс өнгөний үзлээ бол нэрээ үнэхээр энэ зургийн дэлхийд хүртэл би айгүй их мэдэрдэг. Тийм болохоор бас нэг юм чимээгүй байлдаан болж байгаа байхгүй юу? Тийм. За тэгээ баярлалаа. Тэгээ хоёулаас нэлээд удаа ярилцчихлаа. Тэгээд бид ингэж л өрөөмөр нь хоёулаа Монголдо олзъя. Тэгээ Монголдо олзохтаа гоё магадгүй гоё одоо ингэж өнөөдөр аудио байдлаар те дуу хоолоогоор хүрч байгаа л дараа нь хоёулаа гоё дүрсээрээ те одоо видео хэлбэрээрээ ч юм уу нэвтрүүлэг байдлаар ч юм уу те телевизийн нэвтрүүлэг байдлаар ч юм уу эсвэл одоо лайв ч юм уу те тийм байдлаар яа эсвэл гоё Монголд нэг те гоё юм өрөөгөөд те баярлалаа ингээ Монголд очсон Хүүе хай хаваа ёо. Тэгээд гоё болцъя тий. Тийм дулаахан сайхан тэрвэрлт болоод таны бас энэ подкастд их амжилт хүсье. Таны бүх прожектэнд амжилт хүсье. Та айгүй сайхан би хийгээд явж гин гэж бодож гин. Танд би итгэж гин. Цааш их амжилт. Тэгээ яг ингээд нөгөө хол аваа дуу хоолой бас ингээд Монголд байгаа хүмүүстэй хүргээл гэж бодоод байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө дандаа бүх юм гоё талаас нь биш те. Аль нь байдаг яг үнэн бодит амьдралыг яг үнэн бодит дуу хоолойгоор нь хүргээл гэж бодоод байгаа. Тэгээд энэний маань үр дүн яг өнөөдөр биш юм аа хичээлийн дараа бол гарна. Нэг хүний амьдрал чи битээр яриа хүрхэд нэг хүний зөв шийдвэр гаргалтанд нөлөөлөд те. Тэр хүний маш их цаг, мөнгө, сэтгэлийг одоо хамгаалж чадах болов гэж бодож явж байгаа шүү дээ. Сайнны төлөө явж байгаа те. Сайнны төлөө явж байгаа юм чи бүх ажил бүтэн л те. Тэгээ би бас танд айгүй
гоё юм танаас сэтгэл авж гин бас айгүй үлгэл дүүрэл авж гин. Баярлалаа. Тэгээд 8 настайдаа ирчээд одоо ингээд те 8 нас гарантаа ирчээд тэгээд ингээд бүх хүүхэд насаа ингээд энд өнгөрөөсөх чиний монгол хэл бас аюу сайн байна. Баярлалаа. Жохон тий алдаатай ярьсанд бас уучлаарай тэр хэсгүүдэд байна тий. За баярлалаа. Битэрийн подкаст маань ингээд өндөрлж гин. Тэгээд та нартаа сонсогчтаас бад жаргал хамгийн сайн сайхан бүхний хүсэн өрөөё. Тэгээд дараагийн подкастаараа уулзъя. Баяр та. За баяр та. Цэлмэх тэнгэр цэнгэг агаар цэвэр тунгалгаар дүүрэн шин өглөө. Өдөр бүр ингэж эхэлдэггүй байсан ч та сэтгэлдээ өглөө бүрийг ингэж угтаарай. Өглөө бүр эхлэл байдаг. Өглөө бүр шин санаа төрдөг. Өглөө бүр өөрчлөлтийг авчирдаг. Өглөөг гайхамшиг болгож хувиргах өглөөний гайхамшиг.